За сайн байцгаана уу. Энэ өдрийн амгалан гэрий та бүхний. Тэгээд ер нь өнгөрсөн 26 жилийн түүхийг ярихад маш их юм ярьж байна. Маш удаан, маш олон асуудал хоримтлагдсан байгаа. Тэгэхээр бол энэ өнгөрсөн жилийн 26 жилийг ямар гарцсан вэ гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр би энийг шинэ тухааны барсныг аргачлалд оруулахын тулд бид нар яагаад энэ ийм байдалд орчвоо гэдгээ бид нар ойлгох хэрэгтэй. Тэхийн тулд бид нар өнгөрсөн энэ 20 дугаар зууны түүхийг бол цөөхөн үгээр маш товчхон бас нэг ингээд дурсаад та бүхэн сануулах үүднээс би ярих гэж бодож байна. За дараа жил бол 2017 онд Октябрийн хувьсгалын 100 жилийн ой болно. Тэгэхээр Октябрийн хувьсгал гэж биднэрт ойлгуулад байсан юм бол яг биднэрт ойлгож байсан тэр харах юм биш юм байна. 1910 ер нь 20 дугаар зуун гарах тэр үед яг өнөөгийн бидний мэдж байгаа энэ капитализм ер нь энэ капиталист үсэг сурталыг бусад ард түмнүүдэд тулгах тэр бусад ард түмнүүдийг колончилж шулж мүлчих гэсэн ийм бүхэл бүтэн бүлэглэлүүд барууны орнууд гэж ярьдаг. Англи, Их Британи тэр үед Их Британи гэд нэрлэгдэжсэн, Америкийн нэгдсэн улс, Франц, Германд ер нь баруун Европын ялангуяа санхүүгийн олигархуудын дунд бол ийм бүхэл бүтэн бүлэглэл бий болсон. Энэ цаг үед 20 дугаар зуунд дөнгөж гарсан байна. Тэгээ 1900 тэгээд ер нь яагаад тэр үед дэлхий дээр олон улс байсан хэрнээ Оросд энэ Октябрийн хувьсгал гэсэн ийм хувьсгал гарсан юм бэ гэсэн асуулт зүй ёсоор урган гарч ирнэ л дээ. Тэр үед ер нь дандаа энэ колоничлын аргыг бол маш их уран нарийн аргаар банкны системээр нь дамжуулж хийдэг арга одоогоос 100 гаруй жилийн өмнө бүрэлдсэн байна. Тийм арга техникийг зохиогоод бодож олоод тэрийг бол улс төрчдийн далдуур худалдаж авах замаар ингээд улс оронд бол ер нь бол та нар нэг юмыг хатуу ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тэр нь төв банкны системтэй бүх улсууд бол үндсэндээ боолчлолын улсууд болчихж байгаа. Мөнгөөр нь дамжуулж ингэж ард түмнүүдийн эрдэм мэдлэг, хөдөлмөрийн хүч шим, байгалийн баялагийг цөлмдөг энэ аргыг бол бодоод олцсон байна. Тэгэд 1914 оны 2 дугаар сард бол та бүхэн бас түүхээс сонсож мэдсэн байгаа. Тэнд одоогийн яг өнөөгийнх шиг 90 онд манай энэ ардчсан неолибералчдын дэвшүүлж исэн яг ардчлал гэдэг лозонгоор яг хүний эрх гэдэг ийм бас урайн дор тэнд төрийн хэрэгэлт хийсэн байна. Тэгээ 1917 оны 2 дугаар сарын дундуур Оросд хаант засаг нь бол унаад тэд нар унаад юу ах унгаад тэгээд тэнд одоогийн энэ либералчдын төр засгийн газар гэж байгуулагдсан байна шүү дээ. Яг энэ мөчөд Ленин тэргүүтээ бас энэ большевик хувьсгалчид барууны орнуудад ялангуяа Швейцарт бол амьдарч ирсэн тийм хэсэг улсууд байд юм байна. Тэгээд 1917 оны 4-р сарын сүүлчээр та бүхэн бол мэдж байгаа Троцкий гэж нэр бол ядангуяа манай коммунист энэ улсууд бол маш сайн мэдж явах хэрэгтэй. Урд нь пост коммунист байсан. Эдгээр бол Троцкий гэж. Энэ бол Америкийн нэгдсэн улсын Бруклинд, Нью-Йоркийн Бруклинд амьдардаг ийм голцоо еврей гаралтай ийм коммунист хувьсгалчид 1917 оны 4-р сарын дундуур Оросд Санкт-Петербургт бол орж ирсэн байна. Тэр үед чинь Санкт-Петербург бол Оросын эзэнт гүрний нийслэл байлаа шүү дээ. Тэгээд тэрний нөгөө талаас нь Ленин тэргүүтээ бас Швейцарт сууж ирсэн энэ Оросын большевикууд бол орж ирсэн. Тэгээд энэ хоёр бүдэг нэгдээд 1917 оны 2 сард гарсан тэр төр засгийн газар гэж байгуулагдчихад байсан энэ засгийг 8 сарын дараа түлхэн унгасан. Тэгэд одоо 1917 оны Октябрийн хувьсгал гэж чинь 10 дугаар сарын хувьсгал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол би та нарын анхаарлыг энд хандуулъя. Тэгэхээр энэ нь бол одоо миний нэг юу гэдэг надад ингэж бодогдоод санагдаад би ингэж ярих гээд байгаа юм огт биш. Саяхан
Оросын одоо нийгмийн аюулгаас хамгаалах яам, тэгээд бусад бол НКВД гэж ярьдаг ардын комиссариудын зөвлөлийн юм архивууд саяхан ил болсон Оросын олон одоо судлаач эрдэмтэд гарсан Америкийн нэгдсэн улсын конгрессийн номын сангийн зарим түүхэн баримтууд нь ил болсон. Энийг бол олон одоо Францын эрдэмтэд энэ бол нэгэнт түүхийн шинжлэх ухаанд бол энэ батлагдсан, нотлогдсон. Одоо хинч маргахгүй болсон энэ сэдвийг л би ярьж байна л да. Тэгэд ийм байдалтай болоод одоо тэнд 1917 оны 10 сараас эхлээд 21 оны сүүлж за бүр цаашдаа 24 он хүртэл бол Оросд иргэний дайны хамгийн хурц энэ үе шат нь үргэлжилсэн байдаг. Тэгэд энэ явсаар ажгаад 1941 оны 6 сарын 22-нд одоо дэлхийн 2 дугаар дан эхэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дундор бас нэг юм та бүхэнд анхаарлыг хандуулъя гэж бодож байна. Ягаад гэвэл би энэ бүгдийг яриад байгаа чинь одоогийн бидний энийг ойлгох гэж маш чухал учраас яриад байгаа. Өнөөгийн бид нар өнөөгийнхөө байдлыг ойлгохгүй байгаа учраас ирээдүйн гарцаа олж харахгүй байгаа байхгүй юу? Тийм учраас ер нь 1913 оны 12 дугаар сарын 22-нд Америкийн нэгдсэн улсад төдийгүй дэлхийд дахин маш том нэг үед одоо маш сэмхэн болж өнгөрсөн. Тэр юу хөхтэй зэрэг Америкийн нэгдсэн улсад төв банкыг нь хувь улсууд өөрийн мэдэлд хуулийн одоо дагуу болгож авсан. Тэрийг бол одоо Америк доллар гэж ингэж яриад байгаа шүү дээ. Энэ чинь Америкийн нэгдсэн улсын Америкийн ард түмний мөнгө биш ээ. Энэ бол Америкт байрладаг одоо жууд англи саксон гаралтай энэ санхүүгийн бүлэглэлүүдийн Америкийн нэгдсэн улсын төв банк болгож авсан энэ үйл ажиллагаа болж өнгөрсөн байна. Тэгэд та нарын анхаарлыг хандуул 1913 оны 12 дугаар сарын сүүлчээр зул сарын баярын одоо 26 27-нд Вудро Вилсон тэнд гарын үсэг зураад ингээд Америкийн нэгдсэн улс хувийн банкны доллар нэртэй энэ мөнгөнд тэмдэгт гарч ирсэн байна шүү дээ. Би түрүүн дахиад хандуулахад энэ бүх заллингийн аргуудыг, энэ бүх фарзиталдаг, энэ шулдаг аргуудыг чинь бүгдийг мөнгөөр нь дамжуулж ийт юм аа. Тийм болцсон. 100 гаруй жил болж байна. Тэгэд тэрний дараахан бол одоо нэгэнт Америкт ингээд хувь улсууд нь мөнгөө шаардлагатай хэмжээгээр хэвлээд холбооны засгийн газарт нь зээлдэг ийм одоо системийг нэгэн тогтоогоод авангууд тэдний дараагийн хамгийн том алхам бол дэлхийн хэмжээний дайнд гэдэг асуудал байсан. Тийм учраас 1914 оны 8 сарын 21-нд дэлхийн 1-р дан албан ёсоор эхэлсэн гэж үздэг шүү дээ. Дэлхийн 1-р дан бол тэр үед Австри-Венгрийн эзэнт гүрэн, Оросын эзэнт гүрэн, мөн Атаманы одоо бидний мэдж байгаа Атаманы эзэнт гүрэн гэж байсан одоо Хойд Африк энэ ойролт орнуудын улсуудыг нэгтгэсэн байсан энэ том гүрэн бий болсон байна. Гэхдээ гүрэнг бол устгах энэ зорилготой байсан. Энэ зорилгоудын улмаас маш олон улсуудыг одоо хооронд нь мөргөлдүүлж ер нь дайн гэдэг бол дахиад хэлэхэд ямар нэгэн ард түмнүүд өөр ард түмэнтэй хизээч түүхэндээ алалтыг тэднийг алъя өөрснийгээ бас алуулъя гэж явдаг байна л да. Энийг бол зориудын суртал ухуулгын аргаар мөн улс төрчтөнд тийшээ одоо чиглүүлж тэр дайнд хөдөлдөг. Улс төрчдийн ард нь дандаа энэ санхүүгийн бүлэглэлүүд зогсож яадаг байхгүй. Тэгээд бол 1914 онд эхэлсэн энэ дайн 18 оны 11-р сард бол дууссан байдаг. Тэгэхэд би та нарын анхаарлыг дахиад нэг асуултанд хандуулахад хүсэж байна. Тэр ихээр 1917 оны хувьсгал бол дайны дундуур Оросын ард талд нь гарсан хувьсгал байгааз Орос бол дайн хийжсэн дэлхийн 1-р дайнд. Тэр дайнд бол одоо бас л Их Британи бол улс Оросын холбоотон болцсон. Тэгэхдээ өөрснөө бол дайнд оролцдоггүй. Зөвхөн бол одоо хоёр талыг нь зэвсэг бусад одоо материалыг одоо энэ юугаар дэмждэг, материалын эд баялгаар бол дэмждэг. Тэрнийхээ оронд нь алтыг нь авдаг. Ийм л одоо үйл ажиллагаа явж ирсэн байна. Ингээд Октябрийн хувьсгал ийм түүхтэй. Тэгээ би эндээс бол одоо
би Монголын 21 онд болсон ардын хувьсгалын тухай яриг руу одоо ингээд орох гэж байна. Тэгээд би нэг асуудлыг та нарын анхааралд оруулъя. Хэрвээ түүхийг сүхөөд яг архивын бичиг баримтуудыг хар дээр цагаанаар бичснийг нь хэрв харах юм бол 1918 оны 3 сарын сүүлчээр байгуулагдсан Оросын анхны большевик засгийн газар тэр нэг 19 яамтай байсан байна. Тэрний бүх Ленинээс бусад бүх удирдагчид нь жүүдүүд байсан байхгүй. Тэгэхээр бол тэдний хаанаас ирснийг хэллээ. Нэг хэсэг нь Троцкийн бүлэглэлийнхэн бол Америкаас, нөгөө хэсэг одоо бүлэглэл нь бол Швейцараас орж ирсэн энэ большевикууд байсан. Тэгэд энэнийг тэр коммунист одоо энэ большевик үзэл санаа бол угаасаа эдний жүүдийн үзэл байхгүй юу? Жүүдүүдийн энэ үзэл дотор гаднаас нь харахад маш гоё тийм үзэл санаа байгаа мэт боловч дэлхийн хувьсгал хийх зорилготой ийм үзэл санаа байсан байна. Тэгэд бол тэрийг чинь 1920 оны сүүлчээр болсон бас нэг одоо энэ Оросын социал-демократ ажилчны нам гэдэг намтай байсан шүү дээ. Тэр большевик намын албан ёсны нэр нь Оросын социал-демократ ажилчны нам гэж байсан. Та нар бүхэн мэдж байгаа 1990 онд болсон манай социал-демократууд одоо хэн болчиход байгааг та нар бүгд харж байгаа. Бид нар чинь бүр 100 жилийн өмнөх тийм угшилтай байхгүй юу? Тийм учраас тэр социал-демократ ажилчны нам гэдэг бол зөвхөн өөр баг өмсцэн өөр үзэл санааг өөр урайнд ор зүтгүүлдэг ийм одоо улс төрийн номлол, онол ийм практик байгаа юм л да. Тэгэд энэний дунд бол ердөөс энэ коммунист энэ большевик намуудын дунд 1918 оноос эхлээд одоо та бүхэн мэдж байгаа Оросд маш олон хэсэг болцсон байсан. Тэнд ердөөсөө манайхны нэг ойлгодог манайхан дайсных гэсэн хоёрхан хэсэг байдаг гэж хүмүүс гинэн ойлгодог. Үгүй байна. Оросд 6-7 хэсэг болцсон хоорондоо алалцаад исэн байлдаад. Тэгэхэд нийтдээ бол нэг 12 сая хүний амьнас зөвхөн 1918 оноос нөгөө эхэлсэн эхлээд 24 онд бол хурц үеийн шавтарсан энэ иргэний данд 12 сүүгэн амьнаас алдсан маш их хэмжээний эвдрэл суурил учирсан ийм одоо учиртай. Тэгэд энэ дундуур бол одоо Монголын эх орончид, Монголын үндэсний үзэлтөнгүүд энд манжийн дарлал бид нар чинь 200 хэрэг 1640 оноос бидний шарын шашнаар энэ манжийн дарлал эхэлсэн шүү дээ. Шарын шашнаар дамжин орж ирсэн. Би бол та бүхнийг одоо үнэхээр одоо ойлгож байна. Энд бидний хамгийн дээд шүтэн бол Монгол улсыг байгуулсан эзэн Чингис хаан маань бидний энэ хөхтөнгөрийн үзэл бол Монголын унган одоо шашин гэдэг юм бол бидний итгэл үнэмшил бидний дээдлэх хамгийн ариун дээд юм бол энэ байх ёстой. Бидний энэ шарын шашин гэдэг бол оюун санааны төв нь манай улсад байдгүй төвдөд байдаг. Энэ юм бол болохгүй цаашаа явж. Та бүхэн мэдж байгаа. Зовлон болохоор лам таргалдаг, зуд болохоор нохой таргалдаг гэж үг байдаг шүү дээ. Монголчууд энийг бол бас бодох хэрэгтэй. За тэгэхэд ийм бол одоо маш товчхон ярихад бол ийм үйл явдлууд бол болж исэн анх. Тэгэд энэ нэг нам болыг нэг одоо Оросын энэ коммунист энэ большевик үзэл санаа гэдэг бол нэгэн юм нэг одоо бүрдэх одоо бүлэглэлийн энэ санаа огт биш. Маш олон дотроо урсгалтай, фракцтай эдгээр нь хоорондоо засгийн эрхийн төлөө маш хүчтэй тэмцэлтэй. Тэрийг нь бол гаднаас нь бол нөгөөд талд нь тусалдаг, бие биенийх нь өөдөөс бол торхирдаг. Энэ бол одоо чинь хурц ширүүн тэмцэл явсаар байгаад 1937 он хүртэл явжээ. Тэгэхэд одоо чинь манай энэ ардчсан неолибералчдын гүтгээд зүхээд хараагаад байдаг энэ улсууд бол хараахан тийм биш байгаа. Тэрний хамгийн гол нь бидний нөгөө коммунист үзэл санаа гэдэг чинь нэг
одоо нэртэй боловч хоёр том бүлэглэлд хувааж болж байгаа. Тэр нь троцкистүүд гэдэг чинь бол ямар нэгэн улсын дотроос социалист одоо үзэл санааг улсын хүмүүсийн амьдрал ахуйг дээшлүүлэх, хүмүүсийг боловсралтай болгох, аж үйлдвэрлэжүүлэх, ер нь бол хүн төрөлхтний түүхэнд урд нь хизээж байгаагүй нэг юм эрх тэгш амьдралыг бий болгох гэсэн л үзэл санаа юм байна. Тэгэхэд хэрв та нар бол одоо ингээд түүхийг гүнзгийхэн судлаад ингээд үздэг юм бол хүн төрөлхтний түүхэнд дандаа боолчлын энэ тогтолцоол ямар нэгэн хэлбэрээр явж ирсэн байгаа. Тэр бол ямар нэгэн өөр удаас нэртэй, өөр урайл оозонтой, арай хүмүүсийн одоо ахуй амьдрал нь арай өөр болсон ч гэсэн тэрний цаад угдуурга, цаад мөн чанар нь дандаа одоо энэ ийм боолчлын системдэр. Боолчл гэдэг бол нэг хэсэг нь тэр тухайн улс нийгмийн, тухайн тэр бүс нутгийн дэлхийн бүх баялагуудыг тэд нэр хууль гэдэг юмар дамжуулаад тэдний эзэмшилд очиж байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар бол одоо юу гэдэг биднэртэй адилхан хүн байгаа. Тэд нар унтдаггүй, иддэггүй, уудаггүй улсууд биш шүү дээ. Тэд нар бол байнгын унтахгүй ажилдагч улс биш угаасаа. За ингээд бид нар ийм болоо тэмцэл донд манай өвөг дээдэс улс орноо одоо байгуулж энэ социалист үзэл санаагаар өнгөрсөн 70 жил явжээ. Тэгтэж бол мөн адил 1921 онд Монголын шилдэг тухайн үеийн сэхэтнүүд, эх орончид, үндэсний үзэлтэнгүүд ийм хувьсгалт хийхдээ Оросоос тусламж авсан байгаа. Тэр Оросоос тусламж авна гэдэг авсан нь Ленин тэр одоо Лениныг дагаж исэн энэ бол бүлэглэл нь энэ фракц нь туслаж тэрний тусламжтайгаар их нутгаас хятадын энэ харц хэрэг манжийг хөөж гаргасан. Мөн бол тэрний дараа нь мөн энэ иргэний дайны нэг хэсэг нь болж исэн энэ Брон өнгөрн одоо айрам Монголд орж ирж Монголыг чөлөөлсөн ийм түүхтэйг мэдж байгаа. Энэ бол хинч маргашгүй бол түүхэн үнэн. Зүгээр зарим нэгэн одоо хүмүүсийн хэлж ярьж ийсэн, зарим нэгэн улсуудын хийж ийсэн энэ үйлдэлийг нь дөвийлгөөд тэр тухайн хүчний, тэр тухайн одоо хүмүүсийн явуулж исэн тэр бодлогын бүр одоо маш тод илэрхийлэл мэтээр ингэж 90 оноос хойш бичдэг болсон. Энэ бол буруу. Энэ бол жинхэнэ тархины угаалга. Яагаад энэ тархины угаалгыг 90 оноос хойш явуулсан ингэ та нар хэрэг асуудаг юм бол яг өнөөдрийнх шиг та нарыг ийм юу ч мэддэггүй болох. Бидний одоо өнөөгийн амьдралыг нь сүлдгчөөд хооч үр хүүхдүүдийн амьдралыг өрийн дөнгөнд хийх гэж энэ үйл явцыг бид нар үндэснийхээ хувьд ухаарч мэдрэхгүй байхын тулд чинь ийм бидний тархи руу дандаа ийм мэдээ алдуулах тариаг байнга хийж ирсэн. Та нар мэдж байгаа ямар нэртэй улсууд байгаа. Бүр нэр устдаагаа байгаа шүү дээ та нар. Өнөөдрийн байдлаар Монгол улс 22 Америк долларын өртөө байгаа. Хэрвээ урд нь авсан зээлүүдийнхэн хүүгийн бодоод хэрвээ ойрын жилүүдэд бидэрт хүлээгдэж байгаа гадаад өр маань 28-30 тэрбум Америк доллар. Тэг одоо тэд нар би 2010 онд эдийн засгийн алуурчдын золиос болсон улсууд гэд нэртэй ийм 510 хуудастай зузаан намыг би орчуулж маш их хөдөлмөр төвчээр гаргаж би орчуулж хүмүүст хүргэх хичээсэн. Тэгэхэд тэр үед бол Монгол улсын гадаад өр одоогоо 6 жилийн өмнө 2010 онд 1.6 тэрбум Америк доллартай тэнцэжсэн. Улс орныг ална гэдэг чинь бол нөхөн үйлдвэргүй болгодог хоёр дахь хамгийн гол зорилго нь өрөнд унахдаг байхгүй. Тэр өрийг Америкийн нэгдсэн улсад бид нар өртөө биш байхгүй юу? Америкийн нэгдсэн улсыг айл хэдийн гартаа хийцэн байгаа. Тэр хэсэг бүлэг хүмүүсийн зүгээр оргуу хоосноос бий болгосон өрийн бичиг байхгүй юу? Бид тэр өрийг нь байгалийнхаа баялгаар хүн ардын эрдэм мэдлэгээр ард түмнийхэн хөдөлмөр зүтгэлийн үр шимээр эргээд төлөх ийм болчихж байгаа байхгүй. Энэ юмд хүрэхийн тулд биднэрт бүх энэ түүхийг гуйлаад заадаг. Тэгэд хамгийн гол нь би
одоо ингээд цаашдаа хэдхэн өгүүлбэрт багтаахыг бодоо. Тэгээд яг энэ зорилгоор бол мөн адилхан Оросуудгийг бид нар ярихын тулд чинь Орос Хятад хоёрыг ярихгүйгээр энийг Монгол улсын түүхийг энээс тусдан салгаж авах ямар ч бололцоогүй байхгүй. Дэлхийн түүхийг ярихгүйгээр Монголын түүхийг ойлгох ямар ч бололцоогүй. Тийм учраас энэ дотоодын одоо иргэний дан үргэлжилж явсаар байгаад 1937-38 оны тэр үйл явдлууд болоод тэгэд хамгийн гол нь өнөөдрийн бидний болов мэдэх Монгол улсын өнөөдрийн одоо энэ төмөр зам тавьсан холбоо тавьсан энэ олон одоо хотуудыг байгуулсан энэ бүгдийг та нар ингээд түүхээс үзээд эцэг гэхээсээ настай улсуудаас ингэдийн асуудгийн бол эн чинь ердөөсөө дайны дараа л бий болсон байхгүй. Дэлхийн 2 дугаар дайны дараа. Өнөөдөр одоо 40 мянгатын барилгууд чинь дандаа 40 хэдэн оны одоо энэ төмөр замын хэдэн барилгууд чинь дандаа төмөр замын одоо 40 хэдэн оны 50 хэдэн оны энэ барилга. Одоо миний одоо төрж өссөн энэ барилга бол 53 онд байгуулагдсан. Энэ бүх тэгтээ зэрэг чинь нэг асуудал асууж 21 оноос 1945 он хүртэл Монгол улсад та нарын тэр үеийн фото зургуудыг харж ердөөсөө хамгийн өндөр байшин энэ бөмбөр ногоон дээвэртэй гэж одоо Түүл ресторан хоёр давхар ийм л байсан. Яагаад ийм байсан гэхээр бид нар 1921 оноос 40 он хүртэл 30 хэдэн оныг дуустал бид нар байнгын одоо латентны хэлбэр гэдэг ямар нэгэн хурц үед одоо хурцтаж гарч ирчээд ил гарч ирчээд далд орчдөг ийм байнгын иргэний дайны тэмцлийн энэ орчинд манай ард түмэн энэ түүхийг туулж өнгөрсөн байна л да. Иргэний дайн гэдэг бол дандаа дотроос нь бол одоо хорлон сүйдэх ажиллагаа хийдэг. Дотроос нь гадны энэ эзлэн төрөмгийлэгчтэй нийлж элдвийн бол толгой нэрэгдсэн эсвэл бол одоо чинь зориуд энэ бодол санаатай энэ улсуудын явуулга байсан. Тэднийг өнөөдөр ингээд одоо үздэм өнөөдрийн одоо энэ байдалд ингээд зөөрлөд үздэм бол яг энэ либералууд одоо энэ ардчлагчд байгаа шүү дээ. Энэ ардчил гэдэг чинь биднийг одоо юу гэдэг ардын засагтаа болгоод биднийг жаргаах гээд бидний хүний эрхийг дээдлэх гээд байгаа юм биш ээ. Энэ бол харийн улсууд манай улс орнд нь орж ирээд дураараа тонгочихын тулд тэд нар өөрсдөө өгсөн эрхийг биднэрээр хүлээн зөвшөөрөх гэж байхгүй юу? Ойлгож байна уу? Бүх улсуудын дунд хүний эрх гэдэг нэг арчил гэдэг нэг юм дунд нь хээчихтэй зэрэг одоо ингээд гадуур явж байгаа, гадуур байж байгаа энэ ядуу дорой улсуудад тэднэрт ямар эрх чөлөө байх юм бэ? Бүх энэ одоо хуучин нөхөн үйлдвэр, аж үйлдвэрлэлийн бүх тогтолцоог устгасныг та нар мэдж байгаа үст. Ажилчны орон гэж байсан одоо энэ орионы хүртэл нэрийг өөрчлөөд саяхан хэдхэн жилийн өмнө тэр Монголын ажилчин ангийн бэлэг тэмдэг байсан цагаан хаалгыг нурааж байгаа шүү дээ. Эдгээр чинь яг тэр троцкистууд байхгүй юу? Зүгээр яг тэдний үед троцкистууд, коммунистууд гэж хэлсэн чинь одоо эдгээр зөвхөн троцкист ардчлагч болцсон байгаа байхгүй юу? Тэр чинь дэлхийн хувьсгал хийх зорилготой. Тэр дэлхийн хувьсгал хийнэ гэдэг чинь ажилчин ангиар нь тухайн тэр бол төр барьж байсан төр засгийг нь тэдний хүчээр нураан унгаж байжж эмх замраагүй байдалд оруулж байж эзлэн авах зорилготой ийм л үзэлсэн аахгүй. Өнөөдөр бол та бүхэн мэдж байгаа ойрох дорнодод болж байгаа энэ үйл явдлууд дандаа ардчил хүний ирэхээр төрий барьсан ийм цэргийн түрэмгийлэл үйлдээд байгаа үстэй. Тэнхийн гол улсад тэгэд ингэж явсаар байгаад 1953 онд Йосип Сталин бол хорлогдож алагдсан байна. Тэрийг Оросын дээд хүрээнд байсан Хрушев, Маленков тэргүүтэй хэсэг улсууд Сталиныг хордуулж алсан байна. Одоо би Сталин бол бас л одоо энэ сууж байгаа залуу улсуудтай адилхан бас л одоо үнэхээр тэр алуурчин, цус алуурчин гэж би боддог. Эдгээр улсууд надад л тэгж гэлжсэн бол би тэр үедээ тийм юм байхтаа л гэж боддог байсан. Би одоо ингээд сүүлийн 20 жил маш олон юмыг уншиж мэдэж ухаарсны эцэст тэр хүн маш хүнд хэцүү тэр нөхцөл байдлын дунд үнэхээр агуу улс төрч байж л гэж би одоо тийм дүгнэлтэнд туссан.
Өнөөдөр та бүхэн одоо ингэж гэлмэгдэс гэж яриад байгаа улсуудаас зүгээр та нар төсөөлөд хэрэг би манай гэр бүлд ч гэсэн гэлмэгдсэн улсууд байдаг гэж манай эцэг зүгээр сонссноо ярьдаг. Би бол мэдэхгүй үзээгүй зүгээр л тийм л гэж ярьдаг. Бидний өмчийг хураасан гэж би бол одоо чинь миний удамд яг Монголын бол хар феодалуудын удам л байсан.